эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай. Та нарын өсөлдөж бодох яваал би нэгийг залгахаар хайж буй архирах арслан гитэн явдаг. Харин та нар бат итгэлээр хүн эсэргүүц. Эрхээдгөө автондагчин адилхан зовлон идэж байгаа та нар мэднэ. Өнөөдрийн үгээр дамжаад яваалыг эсэргүүц гэсэн сэдвээр нэгэ дамжуулах гэсэн юм. За тэгэхээр бид цаашдын шүлд ерөнхийдөө бол энэ үгнийг харахаар диаволын тухай ярьсан байна. Тэгэхээр нүдэнд харагдахгүй сүнслэг ертөнц байгаа гэдэг бүгдээрээ мэдэж байгаа тийм үстэй. Тэгээд нэг зүйлийг хэлүүлээ жоохон өндөр дахин нэг харах хэрэгтэй. Бид өдөр бүрийнхөө амьдрал дундаа байнгын сүнслэг тулаанд орж байгаа хгүй юу? За намайг харуулсан биш үү? Өдөр тутмынхаа амьдрал дээр байнгын сүнслэг тулаанд орж яваа. Гэхдээ хүмүүс Христ итгэгч биш хүмүүс сүнслэг тулаанд сүнслэг нөлөөнд автдаг гэнэ. Сүнслэг тулаанд өртдөггүй. Тиймээс Христ итгэгч биш хүмүүс бол нэг сүнслэг тулааны тухай ойлголт нэг байхгүй. Зүгээр зүүн бэлгийн тулаан ч гэдэг юм уу, тийм үү, янз бүрийн лам ч юм уу, бөө ч юм уу, эдгээр зүйл дээр очсноороо бас ийм тийм сүнстэй гинсэн ч юм иймэрхүү зүйлийг өгдөж харснараа сүнслэг ертөнц байгаа юм байна гэсэн ерөнхий ойлголтыг авдаг. Гэхдээ итгэж биш хүмүүс нэг их тэр ташаал бүдэл өгдөггүй. Итгэж биш хүмүүсээ болохоор нүдэнд харагдах зүйлс дээр илүү ач холбогдол тавьдаг. Нүдэнд харагдаж байгаа хүн, нүдэнд харагдаж байгаа хүмүүс, нүдэнд харагдаж байгаа байр байдал, мөн санхүү харилцаа ямар байгаа вэ гэдэг чинь чухал байдаг. Харин Христ итгэж биш бидний хувьд болохоор бид сүнслэг ертөнцийн тухайд маш сайн ойлголттой байх нь зөв. Угаасаа бид нэр энийг амсаж байгаа болохоор. За тэгэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Есүс итгэдэггүй байгаа хүмүүсийг Библиэлд хиний хүүхдүүд гэдэг үг. Өөрөөр диаволын хүүхдүүд яа. Тэгэхээр диаволын хүүхдүүд буюу диаволын хэлж байгаагийн дагуу, сануулж байгаагийн дагуу, хөгж байгаа бодлын дагуу амьдардаг учраас тэгж шилж байгаа шүү дээ. Бас нөлөөнд ор байгаа учраас. Гэхдээ Есүс итгэж байгаа бид нар нь Есүс итгэх үедээ хиний хүүхдүүд болж байгаа. Охины хүүхдүүд. За тэгвэл би та нар мэдж байгаа хэрнээ мэддэг нэг өөр, мэдрэлдэг нэг өөр юм. Тэр дахиад хэлээ мэдэх нэг өөр, мэдрэх нэг өөр. Бас хэрэгжүүлэх бас дахиад нэг өөр. Өөрөөр хэлбэл мэддэг түвшнээс мэдэрдэг түвшин рүү очиод мэдэрдэг түвшнөөсөө хэрэгжүүлдэг түвшин рүү очих хэрэгтэй. 근데 би мэддэг түвшиндээ байгаа л мөсөсөө байгаа, диавол байгаа, эсрүүцэх ёстой эсрүүцэн. Хаяа урдаас эсрүүцлийн залбир хийя гэх юм уу? Нэг тэгээ залбирыг даа. Эсвэл зарим нэг хүмүүс нь хит нэгэн буруу сэтгэл хөдлөлтөд ханддаг. Тиймээс юм л бол гэнтэнтгүй юм хөөгөл явж идэх хүмүүс бас байдаг зэрэг юм. Тэгэхээр ерөнхийдөө сүнслэг ертөнцид итгэгч хүмүүс хоёр янзаар ханддаг. Дахиад хэлье. Хоёр янзаар хандна. Нэгдүгээр хандлага нь сүнслэг ертөнцийн тухайд ямар ч үл тоос тэнцтэй байдаг. Сүнслэг ертөнцийн тухайд, сатааны тухайд, диаволын тухайд, ариун сүнсийн тухайд нь үл тоос тэнцтэй байдаг. Яг хөтэ тэгээ үнэн юмчиндээ байгаа юмчиндээ гэдэг. Нөгөө нэг тарлын хүмүүс нь хит автсан хандлагатай байдаг. Юм л олонгууд л диаволоос бол. Юм л олонгууд л энэ юмнаас олчлоо гэж ярьдаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хоёр зүйлийг хэдүүлээ ямар байдлыг хангах хэвээр тэнцвэртэй байдлыг хангах хэвээр. Тийм байсан зааж ямар төвшнөөс мэддэг төвшнөөс ямар төвшин лөө мэдэрдэг төвшин лөө мэдэрдэг төвшнөөс хэрэгжүүлдэг төвшин рүү орцгоё гэж хэлдэг. Тэгэхээр хамсдаа мэдж байгаа ч гэсэн энэ хэсгийг би жоохон байж байгаа дахин зарлая. Тийм мэдж байгаа ч гэсэн Эфес номыг хамтаарай. Эфес 6-гийн 12. За би нэг урагш харуулна зэ. Айлтгоо. Эфес 6-гийн 12. За 3. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд Тэнгэрлэг оршихуй дах ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Амен. За энэ бийсэн шүү. Мэддэг төвшнөөс ямар төвшин лөө? Мэдэрдэг төвшин лөө. Тэгэхээр бидний тэнцэл бол мах цусны эсрэг биш гэдэг нь ойлгомжтой. Хин нэгэн хүн биш юм аа. Харин эдгээр үгсүүдээр хэлэх юм бол
Тэнгэрлэг оршуудаг ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. За тавчандаа Христэд гэж байгаа бидний тэмцэл бол мах цус биш. Христэд гэж байгаа бидний тэмцэл бол юу юм аа? Ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. За дагаад хэлээрэ. Ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Амен. За тэгэхээр байнга энийг бодох хэрэгтэй. Ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Тэр дундаа Христ гэж байгаа та бидний хувьд нь итгэж байгаа учраас ёрын муу сүнслэг хүчний эсрэг тэмцэх шаардлагатай болж байгаа. Гэтэ нэг энийг ойлгож болохгүй. Аль хэдийн боксийн талбай дээр гарчаад хонх дуурчихсан байна. Тэнгүүд та бокс тоглохыг хүссэн ч хүсээгүй талбай дээр гараад аль хэдийн хонх дуурсан бол та би тогломооргүй байна, би зохимооргүй байна, жоохон байж да гэж хэлээд нэмэр байхгүй. Тэр талаас таныг ялахын тулд байнгын зохилтоо өсөөр явах. Өөрөөр хэлбэл сүнслэг ертөнцийн талаар та үл тоосон шинжтэй байлаа гэж сүнслэг тавталгаанд өртөхгүй гэсэн үг биш. Зөрүүлэн арга хэмжээ авахгүй байлаа гэж сүнслэг тавталгаанд өртөхгүй байгаа ч гэсэн үг биш. Энийг байнга бодох хэрэгтэй. Аль хэдийн Христ итгээд Бурханы хүүхэд болох үед хонх дуураад боксын тэмцээн эхэлсэн байна. Тиймээс бид үхэн хүртлээ Христээр очих хүртлээ. Диаволыг бүхэд галт нүүр рүү орох тэр цаг хүртэл байнгын боксын тэмцээнийг хийх болно. Тиймээс юу гэж хэлэх вэ? Амралт байхгүй. Би сүнслэг ертөнцийн би ойрд агавтай тэгээд тэгсийгээл ингээл явж ил да. Тэгсэн чинь байнгын сүнслэг тулаан өртөж байгаа юм. Энийг ойлгосноо. Нэгдүгээрх нь бидэнд юу байхгүй маа. Юу байхгүй? Амралт байхгүй. Ёрын муу эсрэг сүнслэг өөрөөр хэлбэл та амруул яаж эхлэнэ гэсэн үг. Ялгадаж эхлэх өөрөө зохиулж эхлэнэ гэсэн үг. Та зохгүй бол тэр таныг зогссоор л явах бол. Та хамгаалахгүй бол явбал таныг зогсоор явах бол. Тэгвэл явбал энэ дээр юу гэж хэлж яах гэхээр 8 дахь шил дээр. За 5-8 дээр эрүүл ухаантай бас сонор сэрэмжтэй бай гэж байна. Тийм учраас хаанаас хинээр дамжин диавол зохилтоо хийхийг мэдэхгүй учраас байнгын ямар ухаантай эрүүл ухаантай байл та. Тэгээд юутай бай? Сонор сэрэмжтэй байна. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр бокс тэмцээн дээр гарцсан байгаа тамирчин өөдөөс нь зогсож яхад нь за хаанаас ирэх болдоо зүгээр нь ингээд хоохгүй шүү, зогсоод байхгүй шүү дээ. Байнга эрүүл ухаантай байна. Юун дээр хоолоо бодохгүй, гэртээ байгаа буузаа бодохгүй шүү дээ. Тэр дараа нь юу хийх вэ ихэ бодохгүй юм. Одоо энэ байгаа хүн яаж зогсох гэж чинь гэдгийг бодоно. Би яаж хамгаалаа, яаж зөрүүлээ зогсох вэ? Байнга эрүүл ухаан, байнга юутай байна. Санаа сэрэмжтэй байна. Өөрөөр хэлбэл яг ийм байгаа чи гэж хэлж байгаа мэднэ. Тэгвэл заримдаа би сүнслэг ертөнцийн мэдэж байгаа болохоор сүнслэг ертөнцид яваалын тавталгааг мэдэж байгаа. Яваал биднийг тавтална. Мэдэж байгаа. Тэгээд зүгээр байгаад байгаа байхгүй юу? Энэ хамгийн том асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл эрүүл ухаанд сонор сэрэмжтэй байнга байх хэрэгтэй. За байж. Тэгвэл Есүс нэг удаа Петрийг сэргийг бай гэж хэлсэн үг санагдаж байна уу? Гэж хэлэх үедээ ягаарай гэдэг үү? Залбираарай. Өөрөөр эрүүл ухаантай сонор сэрэмжтэй байх үндсэн арга бол залбирал гэдэг. Бид залбирч явснараа залбирч байгаагаараа байнга эрүүл ухаан сонор сэрэмжтэй байдаг бий болгож хийдэг ах өөрөөсөө. Тиймээс дахиад эзэн хэлэхдээ эрүүл ухаантай сонор сэрэмжтэй бай гэсэн. Нэгэ цааш нэг үгч хэлсэн байхлаарэ та нарын өрсөлдөгч болох гэж хэлсэн байна. За чи түрүүн бид ёрын муу сүнслэг хүчний эсрэг юм аа гэж хэлсэн байна. Энэ дээр болохоор та нарын өрсөлдөгч юм аа гэсэн байна. Өөрөөр яваалыг бид ялах ёстой нэгэн гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Яваалыг бид ялах ёстой юм. Тэгэхээр болох диавол нь гэсэн байна. Тэр ёрын муу сүнслэг хүчний эсрэг гэж хэлсэн. Харин энэ дээр болохоор тэр өрсөлдөгч нь бол диавол юм гэсэн байна. Диавол гэдэг чинь өөрөө сатананы өөр нэгэн нэр юм байна. Өөрөөр ёрын муу сүнслэг хүчнийг бидэнд рүү хандууж бидний зохиж байгаа тэр нэгэн бол диавол өөрөө. Тиймээс муу сүнсийг ерөнхийд нь диавол гэж нэрэлж байгаа. Диаволын хүслээр бүх зүйл хөдөлж байгаа болохоор. За, диавол бол бидний юу юм аа? Өрсөлдөгч юм. Тиймээс байнга
эрүүл ухаандаа санар сэрэмжтэй байна. Би дахиад хэлье. Та тийм сүнслэг тэмцэлд орохгүй байсан ч та хийхгүйсэн ч тэр хийсээр авах болно. Учир нь та түүний өрсөлдөгч учраас. Дахиад хэлье. Та түүний өрсөлдөгч учраас тэр тань руу тавсаар л байх болно гэдэг үгтэй байна. За тэгвэл яавал бид юун дээр тавталж байгаа вэ гэхээр бидний амьдралын хэд хэдэн талбар дээр тавталж байгаа. Жишээ авал хэдэн зүйн зүйлийг яриа л да. Эдгээрхэнд яавалын тавталгаа надад ирэхдээ бидний бурхантай харилцаан сайн хийж байгаа юм. Яавалын цохилтонд өртөөд ирэхлээр бид харахгүйгээр залбирч чадхаа болж эхэлдэг, библ уншиж чадхаа болж эхэлдэг. Хүсээд байгаа хэрнээ ягаад ч хийж чадхаа болж эхэлдэг. Залбирмаар байгаа гэдэг, багтанд дулмаар байгаа гэдэг, эзэндээ харилцмаар байгаа гэдэг, чуулганд явмаар байдаг, гисэмгүлд очмоор байдаг. Гэтэ яваалын цохилтонд ороод ирэх. Ягаад ч энэ талбар дээр жоохон сул болдог. Тэгээ хойш алхам хийж эхэлдэг. Гэтэ тэр хүн өөрийгөө ч энийг хүсэхгүй байгаа гэдэг мэдэж байгаа хэрнээ завхуулаад байгаа учраас. Дараагийн нэг талбар дээр нь яадаг вэ гэхээр бусдад харилцаан дээр асуудал гарч эхэлдэг. Дараагийн талбар нь болохоор гэр бүл дээр бас нуралд үүсдэг. Тэгэхээр нэг ийм түүхийг би уншаад амар гайхчихсан байхгүй. Нэг хүн муусмсхөө үүс хийж байгаа нэг эмэгтэйг дөрөв залбирч өгөх үед тэр сүнс нь ил болоод ямар сүнс гэдэг хэлсэн байгаа. Би өмнө танаар ярьжсэн нэг чи дахиад ярив. Тэр сүнс юу гэж хэлсэн бэ гэхээр цадаасаа завхаарлын сүнс байна гэж өөрийг хэлж байгаа. Тэгэхээр чи ороо юу хийсэн бэ гэж тэр чөлөөлөгч асуусан чинь би энэ эмэгтэй нөхөртэй нь унтуулаагүй. Гэхдээ завхаарлын сүнс яагаад унтуулаагүй юм болоо? Шалтгаан нь юу байсан бэ гэхээр тэгж байж нөхөр нь завхран шүү дээ. Тэгээд гэр бүл нь урааж байгаа юм байна. Би ийм ямар ч мэдлэг өөрөө би энэ зүйлийг бид харж өсөөгүй. Бид энийг байнга сурж өсөөгүй учраас энэ ямар ч мэдлэггүй байгаад байгаа. Мэдлэхгүй учраас мэдрэхгүй байгаад байгаа. Мэдрэхгүй учраас хэрэгжүүлж чадахгүй байгаа. Гэхдээ энэ тал дээр бид мэдрэхгүй байх нь яваал бол ашигтай. Өөрөөр бид мэдэхгүй байснараа бид боксын талбай дээр сохор гарч ирсэн гэсэн үг. Тиймээс яваал бидэнд харагдахгүй байгаа учраас бид яваал бид хүснээр зохих боломжтой байна гэсэн. Яаж ойлгож байна? Тэгээд дараагийн талбар нь ажил бизнес дээр үртэл. Яваалын ажил бизнесээр үргэлж яваалын нөлөө ирж байна. Юм дараа нь болохоор хамгийн их хүртэж байгаа нь чуулган. Чуулган хэрэглэж хүмүүсийн бөөгнөр шүү дээ. Энэ мэтлэлийн талбарууд дээр яваал өөрөө яваал намайг цогч байгаа нь яваал намайг нураах гэж байгаа нь зөвхөн над дээр хамаатай биш байхгүй юу? Надтай холбоотой зүйл миний нэгэн тойрондох зүйл дээр. Хэрвээ хувь хүнийхэн зүгээс авч үзвэл яваал жишээл баасан хүүгийн амьдрал дээр тавталгаа хийж байгаа бол баасан хүүгийн сэтгэл санаа дээр тоглолт хийвэл энэ сэтгэл санаа амар сонирн болно. Нэг дэвшил, нэг доошлол, амхан гомдол, амхан баярлал. Сэтгэл санааны хувьд ийм гэгүүрэл юу болоод байгаа мэдгүй байгаа нь өөр ирэхгүй ухмээ санагдаад яагаад ч сонирн болоод сэтгэл санаа. Яваал тавталгаа болж байгаа учраас. Яран бинд тоглолт хийх юм бол өвчин тус жишээтэй. Ягаад ч юм бүтлгүүдл амьдралын дандаа л бүтлгүүдэлдэг. Эсвэл нь дондолттой болох жишээтэй. Янз бүрийн бэлгийн харилцааны дондолт, янз бүрийн тоглоомын дондолт, янз бүрийн сонин зүйлс дондох тиймгүй дондолтууд бас бий болж байгаа. Гэтэ хамгийн сонирхолтой нь итгэж биш хүмүүс энэ тал дээр нэг ойлгоод байхгүй. Угаасаа тэд төлөвлөгөөрөө мөхөлгүй явж байгаа. Харин Христ хүмүүс байнгын татлаганд өртөж байгаа учраас яг хөө зүйлд өртдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ итгэж биш хүн зөвхөн яваад байна шүү дээ. Би яагаад тэгэх ёстой юм бэ? Би яагаад ухаантай зэрэг байх ёстой юм бэ? Тэр хүн чинь угаасаа яваал хөвгт олоо явж байгаа учраас тийм. Тэгэхээр би яа харахгүй байхгүй. Хоёр дахин илвчээс зүйл гарахгүй бол бидний өмнөх хэвчээ байхгүй. Миний ярьж байгаа л юм байна. Тэгээд энэ дээр гоё үг хэлсэн байгаа юм. Цааш нь юу хийж ийнэ гэхээр өрсөлдөгчд яваал нь хин нэгнийг залхихаар хайж буу архих арслан мэдээ гитэн явдаг. Амен. Хин нэгнийг залхихаар явдаг гэж. Өөрөөр хэлбэл би одоо үгээ боксын цогцолтой ярьсан бол одоо залхихаар гэж өөрчлөх хэрэгтэй байна. Бидний залхихаар явж явах нь хин нэгнийг бидний дунд хинч байж болно шүү дээ. Өөрөөр миний ярих гэдэг зүйл нь диавол намайг залхихаар явж байгаа юм шиг дээ.
Тэгвэл яавал миний аль талбар дээр залгилтыг хийх гэдэг байгаа юм болоо. Энийг бид мэдэх хэрэгтэй байна. Хин нэг залхихаар хин ч яш олно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл байр тавьж өгч байгаа тэр нэгэн бүрэлдээ амархан өргөж болно шин. Тийм учраас бидний хин ч яш болно, бидний аж талбар ч яш болно. Аж талбар ч яж болно, хин ч байж болно. Залхихаар хайрж би архи арслан битэн битэн гэдэг. За тэгэх юм бол ойлгомжтой байна. Би өнөөдөр та нарт чухал зүйлийг хэлж байна юм. Байнгын эрүүл ухаантай санаа сэрэмжтэй байх хэрэгтэй байна. Учир нь яваа таныг яахаар залхихаар. Тоохгүй байлаа гэж мэдрэхгүй байлаа гэж энэ зүйл халавчна гэсэн үг биш. Тэгэхээр аж талбар гэж болно шүү. Бидний мартаараа ганц таны биш. Тантай хамаатай бүх зүйл. Сангуудаар бүртэл маш тодорхой явуулын залгилтууд ирдэг шүү дээ. Зүгээр хэлсэн зүйл гинт царин болоо явах шүү дээ. Гэтэ харин бид тэгвэл яах ёстой юм бэ? За, үгэн дээр бид яах ёстой гэсэн бэ? Харин та нар бат дийлэр түүнийг эсэргүүц гэсэн байна. За. Тэр болж нэг зүйлийг асуух мартсан байна. Диавол ажиллаа хийхдээ хамгийн ашигладаг зүйл нь юу вэ гэхээр бодол юм байгаа юм шүү. Юу гинэ? Бодол юм шүү. Скратын Юдасыг Есүсийг зархахад хүргэсэн эхний шалтгаан Есүсийн зарах бодлыг түүнд өглөө гэсэн байдаг. Тэг Есүс зарчвал аваадын төр болох нэ. Яг ийм бодол түүнд дотор төрсөн байсан. Тэг энэ бодлын явсаар хагаад Сатан түүнд шүглөө гэсэн байдаг. Шүглсэн учраас тэрээр Есүсийг зарсан гэдэг. Төсгөл нь юу болов? Амь оролдог шүү дээ нэрээ. Тэр диаволын хамгийн их ашиглаж байгаа нь бодол юм. Тэр өөрөлдвөл нийгмийн хувьд нь яривал нийгэм даяар диавол ямар бодлыг өгөх вэ гэхээр бэлгийн харилцаа гэдэг бол зүгээр нэг хэрэглээ. Хинтэж альж газар ямар ч газар хамаагүй шүү дээ. Зүгээр хүн бахадтай юм чинь ийм зүйл хэрэглээ ахгүй юу? Гэсэн бодол нийгэм тарахад энэ бодлоос олж олон бэлгийн завхарт өмдөж Содом Гомор шиг болон өгөх бол. Ойлгож байна уу? Хүн хамгийн хүчтэй тайлбар ийм бодол. Өөрөөр зарим нэг хүнд нь Есүс итгэж байгаа юм чуулганд явсан ч яадын чуулганд явахгүйсэн ч яадын. Есүс итгэх юм мөнхөөс авах юм чинь дээ. Ийм бодлыг өгөх нь нэрээ тийм дээ. Дарам хамгийн түүний ашигладаг зүйл нь бодол юм байна. Бодлоо байнгын эрүүл ухаан цаас нэмтэй байх хэвээр. Яадаггүй нэг хийж чадна нэлээ. Тайлбарж байгаа юм байна. Тэгээ хамгийн бүр илүү сонирхолтой зүйл нь өөрөө хүсэхгүй байгаа зүйлийг хүсэж байгаагаа миний хүсэл гэж боддог нь хамгийн хацсан. Диавол энэ хүн татвар тийм сонин бодлого хийж. Энэ чинь буруу да мэдж байгаа хэрнээ тэрийг хийх гэж яваад байдаг. Дараа нь хийхлээрээ диавол юу хийснийг хэлдэгхээр чи тэрийг хийгээ үстэй. Тиймээс миний бодлоо энэ диаволын бодлогод ялах хэвээр. Гэтэ диаволын байнгын залгих гээд ирж байгаа тэр зүйл дээр би сэрэмжтэй байх хэвээр гэдэг нь мэддэггүй хүн бол нэг огт боддгоо би л тэгж бодоод байна гэж боддог. Тиймээс та нар болох хэрэгтэй юм. Есүсийг Петр хэлдэг шүү дээ. Та юу яриад байгаа юм бэ? Та өгөхгүй. Юу хэлдэг вэ? Зайл Сатана. Учир нь чи бурхны биш хүний юмыг бодож байна гэдэг. Өөр энэ үгийг сонсох үед Петр юуг ойлгосон бэ гэхээр миний бодол дотор Сатаны бодол явж байна гэдгийг ойлгосон. Тиймээс бодож байгаа юм болгоно би хүсэж байгаа гэж бодож болохгүй байна шээ. Тиймээс яагарахгүйгээр үгтэй ойр байгаа хүмүүс илүү энийг бас ялгаж чадна. Энэ бурханлаг бодол, энэ бурханлаг биш бодол. Уг мэдгүй байгаа хүмүүс чинь тэгээд явчихж байгаа. За, яриага төгсгөл нь оруулаад харин та нар батлаар түүнийг яагараа эсэргүүцээрэй гэж. Тиймээс бид өдөр тутмынхаа амьдрал дээр байнгын диаволтой тулаа хийх нэ тийм үү? Өсөлтөгч учраас. Тийм учраас байнгын өдөр болгоны залбиралт донд маань юу байж ах хэвээр байна вэ? Эсэргүүцэл байж ах хэвээр байна.
За би асууя. Таны залбирлын хэдэн хувийг диаволыг эсэргүүцэх тэр залбирал эзэлдэг вэ? Та хэр их өөрөөр олон удаа диаволыг эсэргүүцэн залбирдаг вэ? Өөрөөр бидний эсийн бүлэг, бидний чуулган хэр их диаволыг эсэргүүцэж байна вэ? Өөрөөр хэлбэл энэ зүйлийг хийдэггүй бол байнгын тэр нөлөөнд диаволын тавталгаанд өртөөд байна гэсэн үг шүү дээ. Миний ярьж байгаа юм уу? Тэгэхээр хийх ёстой байх нь амин. Тэгэхээр диаволыг эсэргүүцэхээ. Амин. Мундаг. За тэгвэл диаволыг эсэргүүцэхдээ бид юугаар эсэргүүцэх вэ гэхээр сүнслэг ертөнцид хамгийн их нөлөөлөх зүйл юу вэ гэхээр үг хэлээ. Үгээрээ диаволыг эсэргүүцсэн шүү дээ. Зэ диаволыг эсэргүүцсэн. Хүмүүс энийг үгээрээ хийх байна. Энэ тэнд очоод юм цохиж хаяад ч гэдэг юм уу, юм гөвөөд ч гэдэг юм уу, утаа өнөр уулаад ч гэдэг юм уу, би хүсэхгүй ямар нэгэн зүйлийг хийгээд ч юм уу, тэглээг нэмэр авахгүй. Диаволыг эсэргүүцэх арга зам бол үг аав. Жишээ энийг яаж библиэлэг зүйл гэж батлах юм бэ? Есүсийн юмталыг харахад ойлгомжтой. Есүсийн хэлдэг диаволыг өчтөрөөд яаж исэн үгээр хөөсөн тийм үстэй. Гар гэсэн. Тэгмэл нөгөөд нь гарч ирсэн шүү дээ. Тэгвэл диаволыг эсэргүүцхийг юугаар хийх ёстой байна? Үгээр хийх ёстой байна. Амен. Амен. Өнөөдөр та нар маш хүчээр зэвсэгдэж байгаа шүү. Миний ярьж байгаа чон зүйлсийг бид мартай. Тэгэхээр диаволыг юугаар эсэргүүцнэ? Үгээр эсэргүүцнэ. Тэгвэл үгээр эсэргүүцэхдээ зарим нэг хүмүүс үнэхээр алддаг нэг зүйл байгаа. Ингээд үгээр эсэргүүцнэ гэхлээр юм эсэргүүцнэ ба эсэргүүцлийн үг амаараа яриад ирдэг. Одоо Есүсээр тушаачийн зайл энэ зайл ер нь би зайл гэдэг ашиглахаа болсон юм байна. Яг нэг өнгой байдаг байхгүй юу? Нэг шинэхэн итгэгч өдөрөө залбирал болж ирсэн байна. Тэгээ чуулганд орж ирээд ингээ суугаад байжсэн чинь зайл гэдэг хөөд ирсэн юм. Тэгэхээр юу яасан сонин хүмүүс хөөгд тахтай байдаг. Тэгээ гараа авчихсан юм. Тэгсэн чинь шалтгаан нь юу байсан? Тэр урдгун чинь тэр хүнийг хөөж байгаа юм чи өөр нэгнийг хөөжсэн бач таарсан шүү дээ. Тэгэхээр би энийг сонсоод жоохон сонирм байна. Бас энэс гадна зайл гэж хэлэхээр ягаад ч нэг юм өөрөө муу нэгний талд орчоод муу юм хөөгд байгаа юм шиг мэдэрч төрөөд байдیں۔ Тэгээ хэдүүлээ жоохон зайлан гарч юм уу? Юм байж болж шин дээ. Зайл гэж хэлэх гээд байгаа бол энэний чинь дотроо ч юм ингээд гэлж болох юм. Үгүй сонсохгүйгээр тий олон нийтэнд сонсохгүйгээр гэдэг нэг хэдэн зуун цуглуулчаад урд нэг хүн зайл гэдэг харж ер нь жоохон сонин уур амьсгал үүсгэх гээд байгаа байхгүй. Тийм учраас зайлан гарч юм уу? Эсвэл нурааж юм ч юм уу? Хөөж байж юм уу? Ялангуяа би сүүлд хамгийн их ашиглаж байгаа үг бол эсэргүүцэж гэж ашиглаж байгаа. Библиэд яг гэж хэлсэн учраас диаволыг эсэргүүц. Тийм учраас Есүсийн нэрээр ийм сүнслэг нөлөөг би эсэргүүцэж байна. Окей. Би яг ойлгосон юм уу? За тэгэхээр үгийн сонголтыг анхаарай. За дараагийн нэг чухал зүйл нь эсэргүүцлийг бид юугаар хийнэ гинэ? Үгээрээ хийнэ. Үгээрээ хийх болоо. Тэгвэл мэдлэгийн төвшнөөс ямар төвшин лөө? Мэдэрдэг төвшин. Тэгвэл хэдүүлээ энийг ариусгаас асуух хэрэгтэй байна. Аль талбар дээр миний аль хэсэг дээр муу сүнсний тавталгаа яваад байна. Энийг мэдж чадвал бид өөрөөр боксын талбай дээр тамирчныг хаан зогсож байгааг харна гэсэн үг. Тэгвэл бид дараагийн тавталгааг хийх нь амархан болно. Ариун сүнсээр нөхөрлөж явах явцдаа түүнээс асууж явах үедээ бид даваа мэдэрдэг төвшөнлөө олж чадах. Тэгээд сүүлийн үед манай гэр бүл дээр юм байгаа юм байна да. Сүүлийн үед манай санхүү дээр юм байгаа юм байна да. Сүүлийн үед манай эсэм бүлэг дээр юм байгаа юм байна да. Сүүлийн үед манай дүү дээр юм байгаа юм байна да. Энэ зүйлийг мэдэх юм. Тэгвэл яа гинэ? Эсэргүүцэн. Юугээрээ битэн мартаа. Эдээ үгээр эсэргүүцэн гэхлээр учиргүй үгээр хэлэх биш. Үгийн үг эсэргүүцэл нь юутай байх хэрэгтэй гэсэн байна. Харин та нар бат
итгэлээ. Тэгэхээр энэ үгүүд зүгээр нэг бичигдсэн үг биш. Энэ бурхны үг аахгүй. Тийм учраас бурхны үг дотор өөрөө арга зам байждаг. Эсэргүүцэж хэлэхдээ зүгээр эсэргүүцэж хэлээг хүн болгон эсэргүүцэж нэгэд орлоод байна шүү дээ. Тэ? Юугаар эсэргүүцээрээ бат итгэлээр. Тиймээс энэ хүн бид яавал гэж бодоход энэ хүн намайг эсэргүүцэж байгаа. Би энэ хүний гэр бүл дээр нь зүрх нөлөө өгч байгаа. Энэ хүн гэр бүлийнхаа төлөө намайг эсэргүүцэж байгаа гэвэл энэ хүн нэг бүтэн цаг чарлаа гэж бодлоо. Харин энэ хүн итгэл байхгүй хахад энэ хүн 10 минут эсрүүцсээр нэ итгэлтэй байвал энэ хүний зам илүү нөлөөлнө гэсэн юм. Яс би анхандаа чөлөөлтийн залбирлыг хийж байгаа үедээ ингээд үг хэлээд үгний дагуу болно гэж бодсон. Тэгээд сүүлд нь ухаарсан зүйл нь үг өөрөө итгэлгүй бол болохгүй байна да. Итгэл дондоо ямар итгэл гэсэн бат итгэл гэсэн юм. Тиймээс диаволыг эсрүүцэхдээ миний энэ хилжаагийн дагуу би болно гэсэн тэрхүү итгэл байгаад хийх ёстой. Тэгээ зарим нэг хүмүүс ингэж асуудаг. Жишээлбэл энэ хүн энэ хоёр найз байлаа гэж бодъё. Тэгэхээр энэ хүний гэрт нэг жоохон юм сонин юм болоод байгаа. Тэгээ нөгөө найзтай хэлж байгаа чи манай гэрт очоод жоохон ингэ залбираад өгч чи энэ манай гэр жоохон нэг сонин уур амьсгал байгаад тах шиг байна. Тэгээ нөгөө найз нь залбирах гээд очиж аваад тэр айгаад байгаа. Залбирч чадахгүй айгаад байгаа. Тэгвэл болоо. Учир нь түн дотор юу байхгүй байна? Бат итгэл байхгүй. Тэгвэл арай нэг гайгүй бат итгэлтэй хүн. Дундаж авчираад нөгөө хүн нэг хийхдээ юутэй ихсэн. Бат итгэлтэй ихсэн. Мэдээж ойлгож байна. Тэ аимшиг ханаа үзсээр байгаа та хэдэ сүнсний тухаар ойлголтоор нэг амар ойлгосон. Сүнсээр нэг амар юм сонин юм амар гарч ирдэг гэж байна. Аимшиг ханаа нөлөөлөлтэй харахгүй. Тиймээс өөрөө орц руу гарахтаа шийдлээ тэндээс сонир юм гараад ирэх гэдэг гэж яаж байгаа. Гэтэл яг үүндээ хамгийн амар зүйл хүн юм байхгүй. Гэмт чанартай хүн өөр. Яваалыг бид эсэргүүцэх боломжтой юм байна. За тэгвэл хоёрхан эсэргүүцлийн бат итгэлийн тухай хоёр зүйлийг яриад тэгээд дуусгах. Тэр Давид эсэргүүцэхдээ ямар итгэлээр бат итгэл яа. Нэгдүгээр ямар итгэл байх ёстой вэ гэхээр Эфес 1:7. Эфес 1:7. Эфес 1:7. Эдгээр унсан дээр яг нахаа. Болчихлоо. 3. Түүний нэгүслийн баялгаар бидэнд түүний дотор тусных нь золилт нүглийн маань төлөөг уучлал бий. Амен. Тэгээ нэгдүгээрх нь бат итгэлээд яваалыг эсэргүүцэхтэй. За одоо би ямар төвшөндөө орж ярьж байгаа юм шиг байна. Хэрэгжүүлэлтийн төвшөндөө ярьсан. За эхнийх нь юу байлаа? Мэддэх төвшнөөс мэдэрдэг төвшин рүү мэдэрдгээс хэрэгжүүлдэг. Өөрөөр аль нэгэн талбарт яваалын нөлөө байгааг мэдсэн гэдэг. Бид хийх ёстой зүйл нь юу гэхээр энэхээр нь бат итгэлээд яваалыг эсэргүүцээрэй. Эхнийх нь ямар итгэл байх ёстой вэ гэхээр түүний дотор цусаар нь цусных нь золилттой би бас нүглийн манд төлөө уучлал бий. Энийг ярихаар та золилт мөл гэхээр жоохон өмнө сурсан ууг өмсөөр ойлгох. Тавчханд энгийнээр ярихлаар яваалыг эсэргүүцэхтэй. Бид аль хэдийн Есүсээр дамжаад би уучлагдсан, би золигдсон, яваал аль хэдийн ялагдсан гэсэн итгэлтэй байх ёстой. Есүсийн загалмайг ойлгодог хүн бол бат итгэлээр яваал эсэргүүцэж чаддаг. Нүгэл байгаа учраас яваалын тавталгаа байгаа. Харин Есүс нүглийн уучлагдсан юм бол яваалын тавталгаа цаашид байх ёсгүй юм. Тиймээс яваалыг эсрүүцнэ гэсэн үг. Амен. Тэгэхээр манайхан таны дотор яахаархгүйгээр үг байх ёстой. Одоо би амнаасаа нэг эсрүүцлийн үгийг гаргах гэдэг. Түүнтэй холбоотой эзний үг байх ёстой. Тэгээ яриад бат итгэлтэй эсрүүцэж чаддаг. Харин зарим хүмүүс ихгүйгээр зүгээр л амаараа даан гэдэг. За дахиад хэлж байна. Есүсийн цусаар золигдсон, Есүсийн цусаар нүгэл маань уучлагдсан гэсэн үг. Амен. Тэгээд заалмаагаар дамжуулаад эсрүүцлийг бий болгож чадна гэсэн байна. Энтэй холбоотой ойлгоогүй юм байна.
Таны ярьсныг ойлгоогүй мэн. Баггүй те. Өөрөлдвөл тэр хүнийг барих, тэр хүн рүү татлахсан бүх эрхийг Есүсийн загалмай эдний шийдсэн гэсэн үг. Үл нууцлагдсан. Тиймээс нь зайлан гаргаж бид ушааж чадна гэсэн үг. Дараагийнх нь болохоор Марк 1, Колосе 1-р бүлэг. За би цуглаан дундуур ингэж орж ирэх нэг хүсэхгүй лээ. Бусдад саад ийм. Бас цуглаан цуусан суугаагүй биш. 13 битэн оцроор байна. Цагаас илүү хоцруулж ингэж ойлгомжтой шүү дээ. Колосе ном. Олсон уу? Мянга. Окей. Колосе номын 1-р бүлгээс гинт орж ирсэн үг байсан болохоор окей. За 15-аас явлаа. Тэр бол үл үзэгдэх Бурхны дүр бөгөөд бүх бүтээлийн түрүүнд гарсан нь мөн. Учир нь түүн дотор тэнгэр газар дэх бүх юмс үзэгдэх ба үзэгдэх юмс хаан ширээнүүд эсвэл ноёрхлууд, удирдлагууд эсвэл эрх мэдлүүч бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсыг урд байна, бүх юмс түүгээр оршин тогтнодог. Тэрээр бий болох чуулганы тэргүүн мөн. Тэр бол эхлэл үгснээс анх төрсөн нь мөн. Энэ нь тэр өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болоо. Амен. Өөрөлдвөл Есүс бол Бурхны дүр бөгөөд Бүхний бүтээгч, Бүхний их эзэн гэсэн Есүсийн нэрэнд итгэл байх ёстой. Амен гэхгүй хаад байна. Жишээлбэл амен гэж хэлэхэд хэлдэг хэлэхгүй байх зарим жишээ энэ дээр хөл баталгаа байгаа. Нэг жаах гэсэн юм байна. Хэлээд яах юм. Ам сонирхолтой. Энийг сураад ирлүүл яа ойлгоод ирсэн. За энтэй холбоотой Марк ном дээр 10 цагийн 17 хэлэхдээ миний нэрээр тэр төрүүдийг хөх болно гэж хэлдэг. Зөв үү? Тэр Есүсийн нэр гэдэг нь миний итгэж байгаа Есүс биш байхгүй юу? Таны бурхан Есүс биш юм. Энэ Есүс саний Колосе номын нүгэндээ хэлэхдээ бүх юмсыг бүтээсэн тэр нэгэн гэж хэлж байгаа. ертөнцийг бүтээсэн, үзэгдэх ба үйлчлэх ертөнцийг бүхэлд нь бүтээсэн тэр эзэн Есүсийн нэрээр юм байна. Тийм учраас Есүсийн нэрээр эсэргүүцэж байна гэх үедээ Есүс бол хинбэ гэдгийг итгэл байх хэрэгтэй. Тэгэхээр үг мэдэхгүй бол яг тийм матгэл байхгүй. Зүгээр л Есүсийн нэрээр яг гадна талын тэр нэг үг болчихж байгаа. Энэ нь майнтай яг адилхан юм байхгүй. Гадна талын үг болж байгаа ч гэсэн. Энэ зүгээр шившлэг хийж байгаатай адилхан болчихж байгаа. Гадна талын үг учраас. Тиймээс бид шившлэг хийж байгаа. Хэрэг шившлэг ийм юм маягаар хийх юм бол Мосесын бүр илүү бодоо болгож исэн түүхийг юус намаас мэдэн шүү дээ. Шалдан үс гарч утдаг хүмүүс. Яг түүний ард итгэл байхгүй учраас тэр. Дахиад хэлий итгэл нь нэгвэрхэн Есүсийн заалмаагаар дамжуул нүгэлмэн нууцлагдаж би ялсан гэсэн итгэл байх хэрэгтэй. Хайд нурхан Есүс ба Тэнгэр газар бүтээсэн аав их эзэн түүний нэрээр би гэж хэлж байгаа. Түүний нэрээр би эсвэлж байна. Тиймээс эзэн Есүсийн нэрээр гэж хэлэхдээ маш том нэгний нэрээр хэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эзэн Есүсийн нэрээр. Тэр аав чамайг тэгжинлээ гэж хэлэхээр гэр бүл дотор хөдөлгөөн оролцохтой адилхан. Захирал тэгж хэллээ гэхээр сургууль дотор хөдөлгөөн оролцохтой адилхан. Дарга тэгж хэллээ гэж хэлэхэд сургууль хөдөлгөөн орж. Ерөнхийлөгчийн царлага гарлаа гэхээр уус цайг хөдөлдөг шиг эзэн Есүсийн нэрээр гэхлээр сүнслэг ертөнцид хөдөлгөөн бий болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс итгэл бат итгэл чухал байна. За тэгээд өсгөл нэг жишээ. Би хэд хэдэн үздэг чуулган байдаг байхгүй юу? Тэгээд үздэг байран ютубер үзэж хамт хөтөл өргөдөг тийм чуулганууд байдаг. Тэгээд чуулганууд нь дийлэнх нь юу хийх гэхээр байран чөлөөлтөнд залбирлал хийдэг. Ийм гариг болгондоо тэд хамтдаа диаволыг эсэргүүцэн залбирдаг. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхаа төлөө, сургуулийнхаа төлөө, ажлын газрын төлөө, бизнесийнхаа төлөө, карьерийнхаа төлөө залбирч эсэргүүцэж.
Тэгтээ тэмцэлтэй чуулган хөгжиж байгаа өсөж байгаа. 근데 энэ хөгжлийн цорын ганц дуусчих би хэлэхгүй ч гэсэн тэд ялж байгаа. Тэгтээ өөр чуулгануудыг харахад тийм багт байдаг. Монгол чуулганд явуулыг эсэргүүцсэн залбирал хамаагүй хийвэл энэ яасан сонин чуулган бэ гэж бодно. Зарим нэг хүмүүс яасан сонин чуулган бэ гэж. Гэхдээ Есүсийг харахад ойлгомжтой. Есүс нь сургаал заасан сайн мэдээ тунхагласан байнга чөтгөрүүдийг заасан. Тэгвэл чуулганд энэ зүйл зайлшгүй байж хэвээр. Тэгэхээр миний мөрөөдөл, хувийн мөрөөдөл юу вэ гэхээр ям гараг болгондоо диавол эсрүүцэн залбирал хийх юмсан. Энэ мөн чанарыг ойлгохгүй үед би мянга хийгээд нэмэр авах байхгүй. Та амен гэж хэлэхгүй, амен гэсээс итгэл байхгүй. Апч нэмэр өөрөлдвөл мэдрээгүй төвчөнд байгаа хүмүүс хэрэгжүүлэлгүй оруулах хэцүү байгаа юм. Тэгээс бид бүгдээрээ ойлгоо. Тэр тийм байна гэж сурах юм аа. Тэгэхээр хүсрэг дайгсан нь гарч чадна. Тиймээс би дахиад хэлье. Диаволыг эсэргүүцэцгээе. Амен. Бат итгэлээр эсэргүүцэцгээе. Амен. Сүнслэг ертөнцийн тухайд мэддэг төвшнөөс мэдэрдэг төвшинлөө түүнээс хэрэгжүүлдэг төвшинлөө орцгоё. Амен. За тэгвэл хамтдаа эзний өмнө залбирах нь